student interactions, especially for early career academics. 내추럴하게 찍는 거 아니에요? 하겠습니다. 안녕하세요. 저는 오늘 고등교육기관 직원들의 정신건강 결정 요인, 체계적 문항 검토의 논문에 대해서 발표하게 된 바트제츠입니다. За онлайн шилд орох чинь энэ миний өнөөдөр тавих хэвээр presentation байхгүй юу? Тэгээд англиар бэлтцэн. Гэхдээ солонгосоор ярина. Тэгээд ямар ч байсан ер нь бол байнгын presentation болон илтгэл ерөөхдөө иймэрхүү юмуд тавьдаг болохоор онлайнаар тавьж байгаа тохиолдолд эхлээд ганцаараа Zoom руу орж жоохон бэлтэж агаад тэгээд эхлэхгүй бололч гадаадаар ярьж байгаа болохоор жоохон хэцүү байдаг. За тэгээд 발표 хэрхэн тавьж байгаа та хэд мань хараарай. 네, 아마 읽으신 선생님들은 느끼셨을 거예요. 네. 네, 그럼 시작하겠습니다. 안녕하세요. 저는 오늘 고등교육기관 직원들의 정신건강 결정 요인, 체계적 문항 검토의 논문에 대해서 발표하게 된 바트제츠입니다. 목차는 다음과 같습니다. 먼저 학자들, 고등교육 직원들의 정신질환 비율은 일반 인구보다 3-4배나 더 높다는 연구 결과가 있습니다. 그러면 왜 이런 현상이 나타날까 했을 때는 많은 연구들은 그 이유로 과중한 업무량, 정신건강 문제, 그리고 감정적 탈진을 지적하고 있습니다. 이러한 요소들은 학자들의 정신건강에 직접적인 영향을 미치는 주요 요인으로 밝혀졌습니다. 특히 온라인 학습이 보편화된 시기에는 직무 요구가 더욱 증가하면서 학자들의 정신건강이 심각한 문제로 떠올렸습니다. 그래서 베이클의 연구는 직원들이 만선적인 피로 상태에 이를 경우에는 심리적인 문제를 더 많이 겪는다고 밝혔습니다. 결론을 얻을 수 있었습니다. 이번 문항 검토를 통해 확인된 중요한 사실들은 고등교육 분야에서 직무 요구와 정신건강 간의 관계를 다룬 연구들은 대부분 양적 연구였다는 점이고, 또한 질적 접근은 단 한 편에 불과했는데 이는 이 주제에 대한 다각적 탐색이 아직 부족하다는 것을 보여주고 있었습니다. 또한 국가별로 봤을 때는 말레이시아, 남아프리카 공화국, 중국에서 관련 연구가 가장 활발히 이루어졌습니다. 또한 일단 놀라운 건 21편밖에 안 했다는 거. 그죠? 그리고 저는 미국, 그러니까 북미 지역에 있는 논문이 하나도 없다라는 게 되게 의아하다라는 생각이 들었어요. 어떤 식으로 이게 체계적인 문헌 연구라고는 하는데, 그러니까 지금 이 수업 들으시는 선생님들 중에서도 선생님들 중에 지금 문헌 메타 분석이라든지 아니면 문헌 연구하시는 선생님들 계시잖아요. 그래서 프리즈마 사용해서 좀 이렇게 체계적으로 자료도 수집하고 이제 분석하고 분석 틀을 가지고 이제 자료 정리하고 이렇게 해석하는 건데, 이 연구자들이 말레이시아 출신이라 어려움이라고 하면 더 막막한 이런 거죠. 저는 약간 그렇게 생각했어요. 제가 몽골에서 학사 생활하면서 스트레스는 엄청 많이 받았는데, 왜냐면 그거 과제, 양 그런 것들 때문에 엄청 많이 받았는데, 근데 여기 와서 석사과정 할 때는 스트레스보다 더 큰 어려움을 느끼고 있는 것 같아요. 그래서 저는 약간 어려움이 더 강하지 않을까요? 선생님은 어떻게 생각하세요? 저는 약간 걱정이 됐던 게, 그러니까 왜 스트레스를 하는 게 나을까라고 생각을 했던 게, 어쨌든 학업적 어려움이라고 하면 그래서 이게 뭔데라고 설명을 해야 되는 게 우리 연구에 포함이 돼야 되는 게 아닌가라는 생각을 했어요. 그래서 그러면 학업적 어려움을 조금 구체적으로 말하면 뭘까? 왜냐면 학업적 어려움은 엄청 좀 크잖아요, 범위가. 근데 이 학업적 어려움이라는 거는
그런 식으로 조금 도입이 되는 맞아요. 것 같아요. 그런 저 그 학기 시작하기 전에 베트남 여행 갔다 왔었거든요. 한국에서 바로 베트남 가고 베트남에서 바로 다시 한국으로 오고 몽골 가기 대신에 그냥 다른 나라 가겠다 이렇게 갔다 아 왔는데 진짜요? 거기서는 진짜 우리는 약간 외모적으로는 완전 한국인처럼 생겨가지고 사람들이 갖고 와서 Are you from Korea? 막 다들 이렇게 하시고 한국 아, 사람들 진짜요? 진짜 좋아하시던데요. 네. 신기하다. 어디로 갔어요, 선생님? 저는 하노이요. 하노이. 좋으셨어요? 네, 엄청 좋았어요. 4 цаг 5 цаг тасралтгүй сууж хичээл хурал морал гэж хийж агаад 30 минут талах гад гарч байна. Надад жоох хөвгүүлээ. Гэтэ зүгээр жотлох хэрэгтэй байна. Би нэрээ сургуулиасаа цаг 30 минутын зайтай амьдэрдэг. Тэгээс яагаад юм зайтай амьдэрдэг гэд гайхаад байдаг байхгүй юу? Яг тийм манай сүүлийн сургуулийн тэр уг нь бол төлбөр, байрны төлбөр жоохон хямдхан байдаг. Гэхдээ би энд амьдарч байгаа шалтгаан нь яг эргэн тойрны амар гоё. Одоо ингээ харах юм бол ямар ч хүн байхгүй амар гоё гаддаг. Солонгос ч амар пугзап хадаа гэдэг шиг хаасаа битүү хүн амар хэцүү. Нарт. Hello guys. За энэ дараагийн яг адилхан. Дасгалын үед яг адилхан гэсэн үг. За энэ багш нь мэдгүй өгнүүдийг тэмдэглэсэн байгаа. За багш нь энийг тэмдэглээд. Кёёк гэдэг үг орж ирж байгаа. Кёёк гэдэг маань өөрөө боловсролыг хэлж байгаа юм шиг байна. За бус нь бол бид нарын мэддэг өгнүүд байна. Бүгд рэсэс гэдэг байгаа. За ингээд өнөөдрийн хичээлтэй холбогдлолтой агуулгуудыг дахиад хэдүүлэхнээс нь ажиллаж үзэх юм бол ямар ч зам бүгдээрээ эхний хэсэг дээр нэг өгүүлэгдэхүүн болон өгүүлгүүнээс бүрдсэн жижиг бүтцтэй өгүүлбэрийг орчуулж үзсэн. За хэдүүлээ болж байна. I always look over and get the one with the most. But like you have nothing in there. Now I'm meant Жигэсэё. 원래 이번 주 유튜브 기쁘죠. 데일리 블로그. 내추럴하게 찍는 거 아니에요? За ширээ маань 2 өдөр янзлаагүй гэсэн чинь бүр амар болсон байна. Одоо янзалцгаая. За тэгээд хичээлийн маань 2 өдөр дууссан байдیں۔ Тэгээд өнөөдөр болохоор миний хичээлгүй өдөр. Бид бичлэгийнхаа төгсгөлийг хийх гээ төгсгөлийн хэсэг дээрээ бас сүүлийн үед юу нэг бичлэг хийхгүй тагч чимээгүй 2 сар болчих гэдэг талаараа та эдтэй жоохон хуваалцаад бас магадгүй солонгос сурах гэж байгаа мастер докторик гэж байгаа хүмүүст маань бас нэлийн тусалцаа болох байх гэж бодож байна. Би уг нь бол 3 сарын сүүлээр Вьетнам яваад найзуудаа Вьетнам явж ирчээд бүр яг YouTube хийгээд ер нь яг алий гэж бодож исэн байхгүй юу. Гэхдээ ерөөсөө тийм болсонгүй. Яагаад вэ гэхээр би ирсний дараагаар дипломны шалгалт өгөх хэрэгтэй байсан. Тэгээ би уг нь бол дипломныхаа шалгалтыг нэгэн шалгалт өгөөд л болно гэж бодсон чинь надаас 2 шалгалт ерөөхдөө авах хэрэгтэй гэсэн. Яагаад вэ гэхээр би гадаад учраас мөн солонгос хэл дээр диплом бичих гэж байгаа учраас дипломны үндсэн одоо мэргэжлийн шалгалтаасаа гадна дахиад солонгос хэлний шалгалт өгөх ёстой болсон. Гэтэ яг солонгос хэлний шалгалт нь би ялч өөрөө багш болоод надад бол хэрцэнгүй айгүй амархан байсан л та. Гэхдээ нөгөө мэргэжлийн шалгалт маань болохоор 3 хичээлийн хүрээнд 3 асуулттай. Тэгээд ямар нэгэн тест ч юм уу тийм юмрөөсөө биш. Яг одоо жишээ нь эдийн засаг боловсролын эдийн засгийн нэг онолыг өгөөд энэ онолыг дэлгэрэнгүй тайлбарлаж бич. За тэгээд яг үүсэл хөгжил нь ямар байсан, яг ямар томьёогоор яаж задлж судалгаач дүгнэж болохын, ямар одоо жишээ тэг кейсүүд байдгийн гэх мэтчлэн тиймэрхүү асуултуудтай шалгалт орж ирсэн. Тэгээд тэрэндээ би ирээд нэлээд сайн бэлдээ. Тэг би аягүй сайн өгсөн. Өөрөө ч аягүй ихтгэлтэй өгсөн. Яг харсан 3 асуулт маань миний аягүй дуртай сэдвүүд
орж ирж исэн болохоор айгүй сайн бэлдсэний хачаар айгүй сайн өгч чадсан. Тэгээд хичээл маань эхэлсэн. Хажуугаар нь би чинь ажиллаа хийж байгаа. Тэгээд дээрээс нь YouTube-ыг хийн гэхээр алтчгүй болохгүй байгаад байла. Тэгээд сүүлийн үед нэг тиймэрхүү. Тэгээд энэ семестр болохоор би одоо нөгөө диплом бичих эрхээ авсан учраас одоо дипломныхаа шалгалтыг давсан учраас дипломоо бичиж эхлэх ёстой байгаа. Тэгээ уг нь бол мастер чи 2 жил штэ 2 жилээр төгсдөг. Гэхдээ манай техникийн хувьд болохоор бид нэр бусад техникмүүдээс арай өөр илүү их хичээл судлах хэрэгтэй 39 кредит цуглуулах хэрэгтэй. Энгийн техник болохоор 29 кредит байдаг аахгүй. Тэгэхээр 39-ээр ялцчихгүй. Нэг семестр дахиад сунгаар авсан. Тэгээд энэ бол миний 4 дугаар семестр. Одоо болохоор би дахиад нэг семестр сураад тэгээд дараа жил ер нь бол мастер хамгаалаад дуусж байгаа. Нэг иймэрхүү үйл явдлуудтай л байгаад байлаа. Тийм болохоор хийж чадахгүй байсан. Тэгээд одоо надад эдитэлж дуусаагүй зөндөө бичлэг байна. Надад Вьетнам явсан бичлэг байна. Бас ангийнхаа нэг ихчтэй хийсэн ярианы бичлэг байна. Тэгээд би home tour-а бас бэлтэж байгаа. Тэгээд удахгүй та хэдтэй нэлээх бичлгүүдийг хүргэнэ гэж бодож байна. Тэгээд сүүлийн үед ер нь бол иймэрхүү. Тэгээд академик стрессний хувьд бол өмнөх семестрүүдийг бодвол айгүй дэжгүй болж байгаа. Өмнөх семестрүүд ерөнхийдөө бол яад чим гэхдээ би яг энэ юу хийгээд байгаа вэ? Би яг энэ гадаад одоо жишээ Солонгост ирсэн те. Би юу хийгээд юу сураад байгаа вэ гэдэг мэдрэмжүүд аяг төрж исэн бол энэ семестр бол бүр үнэхээр дайжгүй байгаа. Айгүй орлон шин найзуудтай болсон. Тэгээ ер нь л нэлээд сонирхолтой семестр маань байгаа. Них айхтар зовж стресстэйж болохгүй байгаа. Тэгэхээр ер нь л дайжгүй семестр гэж хэлж байна. За сүүлийн үед ер нь л нэг тиймэрхүү л байна да. Тэгээд нэрээд үсэд хариулсан. Үс маань амар хүнд оргоод үсэд хариулсан. Гэхдээ стил хүнд хэвээрэлээ нүтгүүстэй болохоор тэгэд нэг иймэрхүү зүйлс амьдрал маань басан байгаа. Тэг хэрвээ Солонгост ирээд мастер доктор хийх гэж байгаа бол та хэд маань дипломны шалгалт ямар ч 2 төрлийн шалгалт өгөх юм байна гэдээ эртнээс бэлдэж одоо профессортэй чидүү кьюсоны юмас амарчсан асууж ярилцаж бэлдээрэй гэж хүсмээр байна. Яагаад тэгэхээр ундаг тохиолдлууд аюул байдаг юм байлээ. Манай сургуульд ч гэсэн унсан тохиолдлууд аюул их байдаг. Тэгээ шалгалтандаа унснаас болоод дипломоо бичиж чадахгүй бутсан хүмүүс гадаад оюутнууд маш их байд юм байлээ. Тийм болохоор тэхгүй тулд маш сайн бэлдээд сайн өгөөрэй гэж хүсье. За ингээд энэ удаагийн маань daily vlog introvert diaries-тэй маань хамт байсан та хэдтэй баярлалаа. Тэгээ бүгдээрээ удахгүй дараагийнхаа бичлэгүүдээр олцгаая.